За та бүхэнд минь төргийа. За их чухал асуудал хөндөж оруулж ирж байна. Сүүлийн үед энэ сурон, ундаг дугуй, скутер, чанга дуутай, хөдөлгөөртэй мотоцикл гээд эдгээр зүйлүүд олон нийтийн шүүмж, олон нийтийн хилэлцүүлэг өрнөж байна. Яг нэг сайн тал байгаа. Юм хоёр талтай гэдэг нь ингээд ажиглагдчих. За нэгдүгээрт бол тэр скутерийн транх орж ирж байхад бүгд л сайхан юм байна гэж бүгд ундаг байсан. За одоо болохоор за энэ нэстэ хэрэггүй юм байна гэж тэгж байгаа. За дараагийн дугаарт ихэд нэгэнт хилцэн ажил учраас одоо нөгөө тавьдаг цагаан бодог энтертэй зогсоол энтер тавиал эхэлж илээ л дээ. Энэ бол ингээл үр дүнд хүрээл зэгцрээд явж байна л гэж ингэж ойлгож байгаа. За замын цагдаагийн газраас асууя. Энэ дээрх тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцсноор автозамын төгжрөл хэдэн % буурсан бай? Автозамын төгжрөл хэдэн % буурсан гэдэг ийм судалгаа тооцоо гарсан уу гэдэг эхний асуулт. За хоёрдугаар асуулт бол энэ сурон, скутер, ундаг дугуй, мото эдгээр тээврийн хэрэгслүүдээс нэвтэрч эхэлснээс хойш энэ гэмтэл осол хэдэн хувиар ихссэн бэ гэж эрүүл мэндийн байгууллагаас асууя. За дараагийн дугаарт нь ер нь эдгээр тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд нэвтрүүлэхэд энэ явган зорчиж байгаа иргэдэд хэрэг хүндрэлтэй байна вэ гэсэн ийм судалгаа гаргасан. Яг үүндээ бас жоохон алхаж өрөөл явж байхаар гинт зочтол ингээл нэг айхтар хурдтай хүүхдүүд гараад ирдэг л дээ. Нэг талаасаа одоо тэдрийг буруутгахад хэцүү. За дараагийн дугаарт энэ журам зохицуулт хийхэд энэ бизнесийн байгууллагууд нэгэнт оруулаад ирсэн. Бөө хөрөнгө мөнгө үр зээл тавиад оруулаад ирсэн. Эдгээр нөхдүүдтэй хэд хэр зөвшөлтсөлд хүрсэн бэ? Дээрх тэр тодорхой ажлын хэсгийн ахлагчийн оруулж ирж байгаа журам зохицуулт бол үнэхээр зөв санагдаж байна миний хувьд. Иргэдийн бас нийтлэг эрхшгийг бодох учиртай байх. Тэгэхээр эдгээр компани аж ахуйн нэгжүүд зөвшөөрж гинөө. Ер нь энэ сурооныг бол дамаа нэлийн боломжтой айлын хүүхдүүд л унаадах шиг байгаа. Насан туршаагүй. Дамаа нь готхон дотор бол их унж гин. Осол гэмтлэх гарч гин гэсэн юм дооцол байд юм шиг байлаа. Тэгээ эцэг эхчүүд бас уриалж хэлэхэд энэ хүүхдүүдээ одоо авч уныг гэл ингээл нэг нь гуйж түгэл манай хүүхдүүд хүртэл тэгэлсэн. Тэгээд буруу эрхлүүлээл энэ амь настай холбоотой асуудал бас гараад байгаа юм шиг. Энийг эрүүл мэндийн байгууллагууд бас тодорхой тоо баримттай олон нийтэд мэдээлж өгөөсэй гэсэн ийм хүсэлт байна. Тэгээд дээрх асуултуудыг асууя. За хэдж байгаа асуудалтай холбогдуулан оролцож байгаа алба багш нарыг танилцуулъя. Тээврийн цагдаагийн албаны цагдаагийн газрын замын цагдаагийн газрын дарга Гал Удрах, Тээврийн цагдаагийн албаны хяналтын нэгжийн дарга Мегмар Сүрэн, нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга цагдаагийн урандаа Тавуудорж, нийслэлийн цагдаагийн удирдах газрын захиргааны удирдлагын газрын дарга цагдаагийн урандаа Ганбаяр, ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Батуулд гэсэн ийм бүрэлдэхүүнтэй өнөөдрийн хуралд оролцож байна. За өнөөдрийн бас ээлжид бус 7 дугаар хуралдаанд хуралд оролцуулахаар Jet Sharing Mongolia вебсайт компани орлогч захирал, Tipatrip Agency компани үйл ажиллагаа хариуцсан захирал, Eco Technology компани захирал гэсэн эдгээр одоо байгууллагуудын төлөөллийг дуудсан боловч хараахан хүрэлцэн ирээгүй байна. За ингээд төмөр төлөөлөгчийн асуултанд хариулъя. Гал Удрах урандаа. 10 талын микрофон. Та бүхний амрыг ирье. Замын цагдаагийн газрын дарга урандаа Гал Удрах байна. За төлөөлөгчийн асуусан асуултанд хариулъя. За тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулснаар замын хөдөлгөөний төгжрөл садалтай холбоотой иргэн төлөө яг үзүүлсэн хувь хэмжээ бол яг одоогоор судалгаагаар гараагүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг унаж хэрэгжилж байгаа иргэдэд тодорхой мэдээллүүдийг өгөх цагдаагийн байгууллагаас нийслэлийн гэмтрэгээс орчин зэрэглэх зөвлөлөөс бидэд нэлээд хэдэн удаагийн уулзалтуудыг зохион байгуулсан. За энэ уулзалтын хүрээнд өнөөдрийн мөчн төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрмийн хүрээнд
тухайн тээврийн хэрэгслүүдийг 16 наснд хүрсэн иргэнд унаж хэрэглүүлэх ийм техникийн болоо цахим боломж нь байгаа. Энэ дээр та бүхэн маань хамтраад ажиллаач. Тухайн тээврийн хэрэгслийг унаж хэрэглэж байгаа иргэн өнөөдрийн хууль руу мөрдөгдсөн дүрм журмын дагуу замын зорчих хэсгийн зөвхөн баруун талаар хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Ингээд замын хөдөлгөөний тодорхой мэдлэгтэй иргэн тухайн тээврийн хэрэгслийг унаад замын зорчих хэсгийн баруун талыг нэгээр хөдөлгөөнд оролцох энэ боломжийг инхтэмний өргөн чөлөө нарны зам дээр бол сая энэ зуны бүтээн байгуулалтын үед хийгээд өгсөн. Даанч энэ ажил бол нэлээд мөрдөгдөхгүй байгаагаас ягууны зам дээр бас гэмт хэрэг зөрчилд холбогдох, осол гэмтэл өртөх энэ асуудал бас буурахгүй юм нөхцөл байдал байгаад байгаа. Тэгээ яг өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас бол төгжрөл саадлууд хэдэн хувиар буурсан гэж бол хэлж чадхаа тийм тоо мэдээлэл бол байхгүй байна. Тэр бүртгэдэг. За нийслэлийн эрүүл мэндийн газраас хариулъя. Гэмтэл ослын талаар мэдээлэл нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга. За сайн байна уу? Энэ өдрийн мэнд төргийн нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Бямбтөрч. За 2021-ээс 2024 оны хооронд нийтдээ энэ суроо, мопед, скутер, ундаг дугуйн тээврийн хэрэгслийн шалтгаанаар гэмтсэн иргэдийн тоо 887 бүртгэгдсэн байна. Эдгээрийн 93% нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. За 2025 оны эхний хагас жилийн бүртгэлээр бол Улаанбаатар хотод 98 осол гарсан. За энэ ослын 50% нь бол 10-аас 19 насны залуучууд, хүүхдүүд эзэлж байгаа ийм тоо баримт байж байгаа. Тийм учраас энэ бол яг энэ насны хүүхдүүдэд юуг нь хэрэглэх вэ? За энэ хэрэглэхэд бас тодорхой хэмжээний сургалтанд хамруулах энэ эрсдлийн бас тооцож эрүүл мэндийн талаас нь за хөдөлгөөний аюулгүй байдлаас нь зөвлөгөөнүүдийг өгж явах шаардлага байна гэж үзэж байна. За баярлалаа. За хувийн хвшилтэд зохицож ажиллаж байгаа талаар хэм мэдээлэл өгөх, гал одрох урандаа өгөх. За Батцогт төлөөлөгч, ажлын хэсгийн анхлагч, Ардсан намын бүлгийн дарга Батцогт. 1. За төмөр төмөө төлөөлөгчийн асуултанд хариулъя. Бид хэд маш богинохон хугацаанд энэ хугацаа тулцсан байсан учраас маш богинохон хугацаанд ажлын хэсгээ байгуулад маш үр дүнтэй хуралдсан. Тэр нь 2 удаагийн хурал хийсэн. Бүрэлдэхүүний үед маш сайн оролцсон. За Улаанбаатар хотын хэмжээнд хамгийн их одоо яг энэ үйлчлэгээ үзүүлж байгаа 3 байгууллага 3% компани гурвуулангийн оролцуулсан. За ажлын хэсгийн хуралдаан дээр яг энэ 3 байгууллагын зүгээс өөрсдийнхөө санал дүгнэлтүүдийг маш тодорхой хэлж байр сууриа илэрхийлсэн. Тэдний саналыг бас бид нэр саяны одоо нийт 12 одоо саналдаа тусгаад оруулсан. За нэг талаараа одоо мэдээж төргээд бид одоо энд бас журмаар зохицуулах шийдвэр гаргаж байгаа. Нөгөө талаараа хувийн хвшлийн хөрөнгө оруулалт, хувийн хвшлийнхнийгаа одоо бас бодлогоор дэмжих ёстой. Тэгээ тэр үүднээс бол энэ ажлын хэсгээс гаргасан санал дотор бол энэ хувийн хвшлийнхнийгаа бас тодорхой түвшинд дэмжиж байгаа энэ бодлогууд нь ороод ингээд явсан байгаамаа. За баярлалаа. Тодруулга нэмэлт минут төмөр төмөө төлөөлөгч. За баярлалаа. Яг замын цагдаагийн газрынхан яг ийм нөгөө хэмжээлт үр дүн судалгаа хийхгүй байна гэдгийг харамсалтай л байна. Одоо бол ингээд бид нэр журам тогтоох гэж байгаа учраас за одоо жишээлбэл төгжрэлт тэдөө нөлөөлсөн тэдэн мянган скутер, сорон ч юм уу ингэж хөдөлгөөнд оролцсон. Энтергээ шууд судалгаатай хариулдаг юм байна. Тэгжээж бид нар дараагийн нөгөө хувийн аж ахуйн нэгжүүдтэй ирэх ашиг сонирхлын яриа шүү дээ. Хувийн аж ахуйн нэгжүүд өнөөдөр ирэхгүй байна гэдэг бол эсэргүүцэж чинь гэсэн үг юм байна. Тэгэхээр бид нар нөгөө судалгаа тоо баримтгүй учраас шууд журам тогтоох маш хүндрэлтэй. Яг нийтлэг юм бодоод байна шүү дээ, тийм. Аваар осол 16-наас хүрээгүй энэ төр гэдэг. Энийг та бүхэн хамтарч ажиллаж бишэлтэй. Та нар өөрсдөө хийх ёстой ажил واخгүй юу? Замын цагдаагийнхан судалгаагаа гаргаад олон нийтэд танилцуулаад замын нэг авчаа. Давуу тал нь юу байсан бэ гэдгийг би асууя. Замын цагдаагийн газраас яг та нар яг мэрэгжлийн хүмүүс юу гэж харж байгаа юм бэ гэдгийг асуух хэрэгтэй. Одоо жишээлбэл та ямар нэгэн судалгаагүй гэдэг бол маш хариуцлагагүй хариулт шүү. Та судалгаагүй байж
бид нар аж ахуй нэгжүүдийг хорж цагдах гэж байгаа юм шиг хэлбэрлүү орох чинь айгу хосолтой болчихж байгаа байхгүй. Судалгаан дээр л бүх юм ярина шин. Авцамын төгжрөл тэдэн хувиар буурсан. Энэ бол сайн үзүүлэлт. За гэмтэл осол ингэж гарсан. Энэ бол муу үзүүлэлт. За тэдэн хүн одоо билехийн мэдээлэл нь байж шин. 887 хүн одоо гэмтсэн юм байна. Энэ бол муу үзүүлэлт. Насан туршаагүй тэдэн хүүхэд унсан. Энэ бол бас сайнгүй үзүүлэлт. Гэт ингээд ийм тоо баримттай юм ярина. Тэгэхээр энэ судалгаа хийхгүйгээр энийг хийхэд амаргүй. Өнөөдөр хурлын дарга өөрөө санаачилсан бүх газруудаар явбал асуудлуудыг шийдэж явж байлаа шүү дээ. Уг нь эн чинь та нарын хийх ёстой ажил шүү дээ. Тэгээ муу хариулт өгч шүү дээ. Тэгээ тэрийг За, нэмэлт тайлбар өгье. Гал удрах хурандаа. За би буруу ойлгосон бол уучлаарай. За цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хяналт тавих үндсэн гин зүгүүгээ бол хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За замын хөдөлгөөний удирдлагын төв, за нийслэлийн замын хөгжлийн газар босоод энэ холбогдох нэгжийн байгууллагуудтай хамтраад энэ төрлийн судалгаа мэдээллийг оруулаад танд эргээд бас албан бичгээр мэдээлэл өгье. Яг өнөөдөр бол төгжрөл саадалтай холбоотой энэ асуудал тээврийн цагдаагийн алба дангаараа энэ дээр бас хариултыг боломжгүй уучлаарай.